За сайн байцгаана залаасаа. Ингээд Монголын залуучуудын албаны шивэд салбар зөвлөлөөс та бүгдийг мэдчихэж байна. Ингээд шивэд дэх нүүбийн хүүхдийн сангийн төлөөлөгчид одоо ингээд Монголоос 3 зочин урьж авчирсан байгаа. Ингээд бид мандал хчтэйгээ уулзаад байна. Та өөрийгөө танилцуулах гоё. Сайн байцгаана уу? Намайг Мандал гэдэг. Би Монгол дэх нүүбийн хүүхдийн санд ажилладаг. Тэгээд Шведэд ирсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй багийг авч ирсэн. За та бүхэн маань ямар зорилгоор ирсэн бэлээ? Бид нар бол энд Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролыг дэмжих үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Тэгээд бидний гол зорилго болохоор Шведийн сургуулиудаар явж гол тэр хөрөнгийг босгож байгаа сургуулийн дунд сургуулийн хүүхдүүдэд Монголын одоо нөхцөлөд танилцуулах, тэдний хандлт тусламж Монголд яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах бидний зорилго боловсрч байсан. Тэгэхээр одоо энэ хөрөнгө маань тэгээд яг ингээд дуртай гэх юм бол ямар зүйлд очих вэ? Одоо жишээлбэл гүүр идэм үү, юу гэдэг нь те нав сурах бичиг юм уу те энэ талаар та мэдээлэл өгч. Тийм. Одоо яг энэ боловсролын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа маань болохоор Хөвсгөл аймаг Налах дүүрэгт бол хэрэгжин. Одоо ч гэсэн төсөл маань үргэлжлээд явж байгаа. Тэгээд төслийн гол зорилго болохоор хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг аль болохоор ердийн сургууль бусад хүүхдийн хамт сурахын төлөө бид нар одоо сурах таатай орчин бүрдүүлэх багш нарыг нь бэлдэх эцэг эхийг чадваржуулах юм бүрэлдэхүүнтэй мөн тэгээд тусгай сургуулийг энгийн ердийн сургуульттай холбож багш нарын одоо боловсон хүчнийг чадваржуулах юм бол ажиллагаа сундад бас хэрэгжин. Энэ жил Ирэмчийн үлгэн бүрэн тогтох сунд хэрэгжин. Налах дүүрэгт бас нэмж сургуулиудыг бол хамруулахаар зорж байгаа. Сонголт маань тэгэхээр ер нь тусгай сургууль цөөхөн байдаг гэж ойлгож байна. Тийм манайд болохоор нийтдээ 6 тусгай сургууль байдаг. Тэгээд ихэнх нь болохоор ер нь бүгд л Улаанбаатар хотод байдаг учраас хөдөө орон нутагт байгаа одоо сонсголын бэрхшээлтэй ч юм уу харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сурахад бол нэлээд хэцүү байдаг. Ихэнхдээ бол хүүхдүүд бол яг тэр бэрхшээл нь илэрхгүйгээр гэр орондоо одоо ямар нэгэн боловсрол эзэмшихгүйгээр байх нь бол нэлээд илбэг байдаг. Тэгэхээр хичээлийн одоо насныхнаасаа хоцрогдол их байдаг гэж ойлгож байна. Тийм одоо бага наснаасаа эхэлж одоо боловсрол хамаардаг болохоор наад захын одоо тоо тий өөрийнхөө илэрхийлэх тийм боломж байхгүй. Тэгээд энэ цог явж байгаа хүүхд маань хүртэл хэлжсэн тий 9 наснда дөнгөж дохионы хэлийг бол сурсан. Тэр 9 наснаас өмнө бол өөрт нь бол ингээ харанхуй одоо ертөнцид бараг л байгаа юм шиг байсан. Тэгээд дохионы хэлээр дамжуулаад ерөнхийдөө маш олон зүйлийг тий мэдэж авснараа хувь хүн болоход бас юм маш ямар их чухал байдаг нь санагдаж байна. Тэгээд одоо энэ төслийн талаар та ямар найдвартай явж байгаа хэр хэрэгжиж байгаа төсөл вэ? Тийм энэ бол бид нар бол одоо Монгол улсад тодорхой хэмжээний бас тийм загвар бий болгох, бусдад одоо тийм сайн жишээ үзүүлэхээс тийм сургуулиудыг бас олноор нь бий болгохыг зорж байгаа. Дээр нь бас бодлогын төвшөнд бид нар засгийн газрын байгууллагууд нэлээд ажилладаг. Тэгэхээр бол илүү нөгөө тэгш хамруулах хүүхдийг аль болохоор бага наснаас нь ямар ч чадвартай хүүхдийг сургахдаг тийм тэгш хамруулах боловсролыг илүү их хөгжүүлэхийн төлөө бид нар ажиллаж байгаа. За тэгэхээр энэ төсөл маань бол олон улсын байгууллагаас явагдаж байгаа төсөлчүүд тий. Тэгэхээр одоо энэ чинь ингээд нэг удаа л болоод туслал өнгөрчин. Цаашдаа одоо Монголын төр засгаас туслах тийм боломж өгд юм болов уу? Энэ талаар бас ямар нэг тийм хариу авсан юм болов уу? Тийм энийг бол бид нар бол мэдээж хэрэг яг альва нөгөө хандвийн одоо төслүүд бол тодорхой хугацаанд хэрэгжил мөнгөнд дуусчдаг. Тэгээд Монгол улс бол бүх хүүхдэд одоо боловсрол эзэмшүүлэхтэй үүргийг хүлээдэг гэдэг утгаараа бүх хүүхдүүдэд ямар нэгэн ялгарлахгүйгээр тий бүх хүүхдүүдийг аль болохоор тэдний хэмжээ, тэдний чадвар бол одоо нөөцөнд тулгуурлаж тийм зохимжтой боловсролын олгох нь бол засгийн газрын мэдээж үүрэгтэй. Тэгээд дээр нь болохоор олон нийтийг одоо энэ хандлага тий энэ хүртээмжтэй орчныг бий болгох нь бол их чухал. Яагаад тэгэхээр
хүүхдүүд бол ердийн сургуульд орохоор ихэнх нь буцаад сургуулиасаа гарчдаг тийм. Ягаад гэхээр нөгөө үе тэнгийнх нь ямар нэгэн байдлаар одоо гадуурх ч юм уу тийм. Эсвэл нөгөө орчин өөрөө юу хүртээмжгүй байдаг. Одоо зам монолийн асуудал тийм. Энэ бол асуудлыг шийдэхгүй болохоор бид нар хэдийн хүүхдийг сайхан сургая гэд тэр орчинд бүрдүүлж чадаагүй болохоор ингээд сургууль. Та яг та хэлэхгүй юу? Одоо Монгол хөгжлийн бэрхшээлтэй сургууль сурч чадахгүй байгаа ер нь хэд орчим тооны хүүхдүүд бол? Тийм, ерөнхийдөө бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог бол 115 мянга гэж одоо тооцсон байдаг тийм. Янз бүрийн олон юмнууд байдаг л да. Одоо тооцоо тэгээд хүүхэд нь бол нэг 32 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бол байдаг. Тэдгээрээс хүн одоо 41% нь боловсролд бол хамрагдсан гэж үздэг тийм. Ялангуяа гүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол ямар ч одоо боловсролын эзэмших боломж байхгүй. За баярлалаа. Мөвшөр Бимсүрэн гээд хоёр дүүтэйгээ уулзаж байна. Тэгээд минь дөө эхлээд өөрийгөө танилцуулаач. За намайг Мөвшөр гэдэг. Би 14 настай. Би сургууль сурдаг. Хаана амьдардаг лээ? Налах хотод. За миний бо ямар зорилготой шивэдэд ирсэн бэлээ? Надад өөр олон бишгээтэй хүүхдүүдэд ихний тусламжийн тавихад ирсэн шивэдэд 7 хоног гэж байгаа. Урилгаар ирсэн. Бусад найзуудаа төлөөлж ирсэн тий. За шивэдээр санагдчихэ. Гой санагдчих. Маш гоё цэвэрхэн агаартай маш гоё санагдана. Юу нь хамгийн их таалагдсан юм бэ? Нөгөө шүшиг нөгөө шивэдэд нөгөө зогийн гадар авсан нөгөө шүшиг таалагдсан. Хэдэд бас ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зөндөө байдаг тий. Энд илүү боломжтой одоо хөгжлийн бэрхшээлтүүдэд буусан автобусан суух жишээлбэл асуудалгүй тий. Тиймэрхүү асуудалтаас хамгийн таалагдсан одоо нийгмээс үзүүлсэн хамгийн таалагдсан хэсэг нь юу байсан бэ миний дээр? Манай нөгөө хүүхдүүд манай өөр хүн байна гэж хэлээгүй. Өөрсдийнхөө адилхан хандсан сайхан надад сайхан хандсан муу хандаагүй. За Монголд тэгвэл хамгийн хэцүү асуудал юу гэдэг вэ? Мэддэг бол Монголд одоо надад олон хүүхдүүд Монголд сурдаг. Тийм болохоор тэднэрд одоо гэрлүүгээ явах тийм үү сургуультайгаа явахд бас хэцүү байд. Тусгай тийм автобус хийж өгмөр байна. Тэгвэл явахд амар амархан болно. Сайн. За тэгэхээр хамгийн гол зорилго маань бол шивэдэд одоо миний төш хөгжлийн бэрхшээлтэй тийм хүүхдүүдийг сургууль сурах боломжоор хангахын тулд тий UNICEF-ээс ингээд туслахын тулд чамайг авчирсан байгаа тий. Тэгээд тэр сургуулиудаар орж үзсэн үү миний дөө? Орж үзсэн 2-3 сургууль байт юм лээ. Тэгээд олон сургуулиар явсан ажиллаа. Тэгээд тэр хүүхдүүдтэй бас танилцаад найзалсан. Тэр сургуулиудаас хамгийн Монголд байдаг гэсэн үгтэй чамд таалагдсан юм юу вэ? Хамгийн ихний сургууль. Шивэдийн хамгийн ихний сургууль надад маш таалагдсан. Өрөө их гоё байсан. Тэгээд бүх юм хангалтгдсан байсан. Тусгай ном байсан уу? Одоо харж чадсан уу? Тусгай ном зөндөө номнууд байсан. Тэгээд бас мод хөрөөдж юм хийдэг нь бас таалагдсан. Бүтээлч ажил хийдэг байсан тийм. Монголд чамд тийм юм хийх боломж байхгүй байгаа. За ингээд Швед Монголын залуучуудын холбооны хаагч нарсан чамд ийм жижигхэн гарын бэлгийг өгч байгаа. Баярлалаа. Чамд ирсэн их баярлжээ. Тэгээд ийм их бэлэг өгсөнд их баярлалаа. За сайн сураад мундаг хүн болоорой минь дөө. Хүсгэл аймгийн Мөрөн хотоос ирээд байгаа сонсголын бэрхшээлтэй бямт орчлуудыг уулзах гэж байна.
За сайн явж ирсэн үү миний дөө? За сайн мэцгэнэ уу? Би сайн явж ирлээ. Би намайг Бямбторж гэдэг. Би 15 настай. Хүсгэл аймгийн Мөрөн сумын ирээдүйн зөвцөлбөр сургууль сурдаг. Би өөрөө 2014 оноос ирээдүйн зөвцөлбөр сургууль сураад тэгээд маш их зүйлийг сурсан. Маш их баяртай. Хэдэн настай гэлээ? Би 15 настай. Би өөрөө ээж нартай амьдардаг. Гэхдээ ээж маань жарлан суманд амьдардаг. Малчин хэлтэй байгаа. Тэгээд би энэтэйгээ буруу амьдардаг. Энд дээрээ зөндөө олон сургуулиудаар явсан тийм ээ. Тэгэхээр өөртөө адилхан бас сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй таарсан уу? Тэгээд тийм сургуулиар орж үзсэн үү? За би маш олон сургуулиар орж үзсэн. Гэхдээ ихэнхдээ одоо сонсголтой хүмүүстэй уулзсан. За сонсголгүй хүүхдүүдтэй уулзаагүй. Тэгээд ерөнхийдөө бол бас өөрийнхөө үе тэмдгийн хүүхдүүдтэй уулзсан да маш баяртай байна. За Швед улсад бол ер нь бол хүүхдүүд бол маш их одоо идэвхтэй бас нийгэм идэвхтэй байгааг хараад маш баяртай байна. Тэгээд энэ нөхөдийн сангийн хөтөлбөрт оролцож явж байгаа. За танаа сургууль Мөрөн гэдэг сургуульд чинь хэдэн одоо тийм өөртөө адилхан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд байдаг вэ? Ангийнхан ч юм уу та нарыг хэр хүлээж авдаг вэ? За манай ирээдүйн зөвцөлбөрт бол хэдэн сонсголгүй хүүхдүүд байдаг. 10 сонсголгүй хүүхдүүд байдаг. За манай зөвлөдөд бас нэг сонсголгүй байдаг. Ангийнхан маань маш их нийлсээр таатай хүлээж авдаг. Зарим хүүхд нь бодохоос багшийнхаа хэлсэн үгийг зааж тайлбарлаж өгдөг. За би өөрөө бас За тэгэхээр ангид нь ерөөсөө 2 хүн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд юм байна шүү дээ. Тэгэхээр хоёр хичээлээ яаж ойлгох вэ? Тусгай багш ирж заад юм уу? Эсвэл яаж хичээлээ ойлгох юм бол? За манай ангийн сурагч одоо тооны хичээлийг тайлбарлаж тохиогоор зааж өгдөг. Яг үүндээ тохионы хэлний мэргэжлийн багш байхгүй. Тэгээд ангийн маань сурагч тохионы хэлтэй. Тохионы хэлээр тайлбарлаж өгдөг. Багшийн заасан зүйлийг тайлбарлаж өгдөг. Тэгэхээр ер нь бол хичээлээ ойлгох хүндрэлтэй байдаг. Маш их авах шаардлагатай. Ер нь сонсголгүй хүүхдүүд бол одоо бие биентэйгээ харилцах орчин маш хэрэгтэй байдаг. Багшийн ярьсан зүйлийг тайлбарлаж ойлгох хот туслах орчуулагч юм уу мэргэжлийн багш шаардлагатай. Тэгэхээр хичээлээс хоцрогдох тийм асуудал их байдаг гэж ойлгож байна. Ер нь хичээлээ ойлгоход бас хүндрэлтэй л дээ. Багш маань одоо тохионы хэлгүй тэгээд ангийн маань хүүхд маань тохионы хэлээр тайлбарладаг учраас олон зүйлийг ойлгоход хүндрэлтэй. Миний хүслээр бол ер нь багш маань тохионы хэлээр ч юм уу гэсэн сонсголгүй юм байна. Сонсголгүй багш юм. Тэгэхээр нөөбийн хүүхдийн сангаас яг танаа Мөрөн хоттой ямар тусламж үзүүлж байгаа юм бэ? За Мөрөн хотын ирээдүйн зөвцөлбөрт бол нөөбийн хүүхдийн сан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулсан. Тэгээ энэ төвдөө бид хичээлээ байгаа. Хичээлээ давтах одоо асуулт хөдлөх хийх ийм зүйлийг сурдаг. Нөөбийн сангийн одоо энэ тусламж маань тохионы хэлний багшаар хангаж өгч байгаа гэж би ойлгосон үгүй юу те? За багшийг одоо санхүүжүүлэх энэ ажлыг бол нөөбийн хүүхдийн сан гаргах хэрэгтэй байна. Хичээл дээрээс бусад цагаар минийдэд ямар нэгэн тийм бэрхшээл тулгардгүй одоо юу гэдэг автобусанд суугаад явах ч гэдэм үү
яг тэр тал дээр ямар нэгэн бэрхшээл тулгардгүй. За ер нь хичээлийн бус цагаар бусад одоо хүүхдүүдтэй харилцахад бол харилцааны бэрхшээл маш хүнд байдаг. Ер нь бол бид хичээлийн засварлаанаар бусад одоо сургуулийн бусад ангийн хүүхдүүдтэй харилцахад бол хүндрэлтэй байдаг. Ер нь бол одоо харилцааны хүндрэл гэдэг бол хүүхдүүдтэй гол хүччин ч юм уу багш ч юм уу гэсэн энэ хоёр мөрөдлийн донд хуваалцмал байгаа. Тэгээд ямар ч гэсэн би хичээлдээ маш их дуртай хичээлүүд хийдэг байгаа. Энд байгаа одоо монголчуудтай хандаад юу гэж хэлмээр байна? За Шведэд суугаа Монголын залуучуудын албаны ах эгч нартай амжилтыг хүсье. Тэгээд эрүүл их урт удаан наслахыг хүсье. Та бүхний бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд Монгол улсынхаа төлөө сэтгэл гаргаж байгаа та бүхэндээ баярлалаа. За ингээд одоо Швед Монголын залуучуудын холбооны агчнаас ингээд чамд хичээн бэлэг хэлсэн юм. Тэгээд чамайг бүжиглэх дуртай бас модель болно гэсэн байсныг уншсан. Тэгээд тийм болохоор ингээд тэрнтэй холбоотой тийм ном авсан. Таалагдах гэж бодож байна. За маш их баярлалаа. За ингээд Швед дэх нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийнхаа ингээд манай Монголд хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд туслаад бас нэлээд тусламжийг хүргэсэн байна. Тэгэхээр гадаадд амьдарч байгаа бид нар ч бас энэ хүүхдүүдэд дэмжиж туслах боломж маш их байгаа юм байна. Тэгээд бид нар энэ тухай тодорхой мэдээллийг өөрсдөө Facebook пэйжээрээ тараах болно. Тэгээд та бүхэн дэмжээрэй, бүгдээрээ энэ хүүхдүүдийнхээ боловсролд анхаарсан сайхан зүйлийг хийцгээе.